Хорлоо эмийг хин нэмээ 90 нас хүрч яваач өвчтөе хүүгийнхээ төлөө өглөө бүр 2 халуун сав цай бөмбөр худалдааны төвд аваачин зарж амьдралаа залгуулдаг юм а. За харин Монгол тусгал залуусын нэгдлийн гишүүн сувд эрдэнэ түүнээс ярилцлага авахар очиод түүний амьдралыг сонсоод ийхүү тусламжийн аяныг өрнүүлсэн байна. Хорлоо эмээд туслах аянд өнөөдрийг хүртэл нийт 400 хүн нэгдсэн байна. Аяны хүрээнд хорлоо эмээг дулаан тогттой байшинтай олгохоор зорьсон. За тэгвэл түүний байшинг энэ лав гарагт аль бие осоор хүлээлгэж өгөхөр болсон байна. За тус аянг өдрийн сонины хамт олон мөн дэмжиж ажиллаж аяны явцын талаарх мэдээллийг өдрийн сонины асуух эрхийн танхимд хийсэн юм а. За ерөнхийдөө бол анхны үйл явцаас нь яриад явуул зүгээр баг. Хорлоо эмээг одоо анх нэм эрдэнэ битэр одоо манай байгууллагын тэргүүн нэм эрдэнэ битэр хамт хоолнд оруулах гэдэг анх сэтлэр уул наах юун дээр бөмбөр дээр очиж уулзчихсан. Тэгээд бөмбөр дээр очиж уулзаад эмээг хоолнд оруулах биш гэрт нь очиж ер нь дагаж очиж үзье ямар хөө амьдралтай байдсан байна вэ гэдгийг очиж одоо харах гэж гэрт нь очисноор үнэхээр сэтгэл эмтэрмээр сэтгэл шимширмээр тиймэрхүү дүр зурагтай орчинд амьдарч байгааг хараад хувьдаа бол хорлоо эмээгийн тэр байшин өөрийнхөө чадах хэмжээгээр хэдэн хөөсөнцөр аваад ч юм уу хэдэн дулаалах ч юм уу ямар нэг тиймэрхүү байдалтай зүйл аваад байшинг нь одоо дулаалаад өгөө гэдэг одоо тийм сэтгэлдлэр Facebook данх тавьсан байж байгаа. Тэгээд энийг болохоор хүмүүс ерөнхийдөө тэр дулаалга гэхээсээ илүү гэр аваад өгчүүл яасан бэ? Байшин бариад өгчүүл яасан бэ гэсэн саналууд маш их ирж байсан. Тэгээд олон хүн хамтраа дэмжээ одоо өөрийг чинь энэ үйл ажиллагааг нь дэмжиж бид нар ингээд явъя гэд олон хүн хамтсан учраас үүнийг бол байгууллагаараа ярьж байгаад ерөөсөө байшин босгож өгье гэдэг одоо тийм шийдвэрт хүрсэн байгаа. Ярилцаад хөнгөн ган калкастай тийм тоосгон сүлтэй байдлыг сонгосон. Тэгээд судалгаа хийж явах явцад бол Эрдэнэ шинэгөө гэдэг компани биднэрт тийм калкасанд боссон. Гадна сайдинг олцсон. Дээврийн дулаалга гэдэг олцсон юм байшин 2,500,000 төгрөгөөр биднэрт санд болгож бид хэд очиж үзээд авсан байгаа. Тэгээ үүний дараа биднэрт бас Гэгэн өргө гэдэг компаниас дотор дулаалгын материал болох тийм Guardian гэдэг тийм зориултын Америк улсын тийм дулаалгын материалаар бид дулаалаад тэгээ 0.5 санжийн полистрол хавтаа хамгийн сайн чанарын тийм полистрол хавтаа ингээд дулаалж өгсөн. Тэгээд Солонгос улсад үйлдвэрлэсэн тийм уур ус тусгаарлагчаар бүрээд ерөнхийдөө барилгын дотор литерчийг бүрж өгсөн байгаа. Тэгээд 0.9 санжийн зузаантай ус бавтангуудыг хийсэн байгаа. Одоогийн байдлаар барилгын хувьд маань 80%-тай гадна тогтчлолтой ажлууд болон тийм доктор шалны халаалтын ажлууд болсон. Одоогийн байдлаар нэг юм хөө байдалтай. Хорлоо эмээд олон хүн олон аж ахуйн нэгж компани туслахаар хандаж байгааг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна. За гэхдээ Монгол тусгал залуусын нэгдэл ганцхан хорлоо эмээд туслаад зогсохгүй цаашдаа олон тусламжийн ажил зохион байгуулахаар төлөвлөсөн учраас тэдгээр ажилд хамтран ажиллахыг уриалсан юм а.